Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Бурхан минь, би гэж замбраагүй амьдралтай нэгэн энд байна. Та намайг хүсвэл өөртөө аваарай. Би өөрийгөө танд өргөж байна. Амен. Та ч бас иймэрхүү байдлаар Есүсийг хүлээн авч болно шүү. Есүсийг. Бид баяр хөөр болон аз жаргалтай амьдрах сэдвээр ярьж байгаа бөгөөд энэ бол таны эхний хичээл юм. Есүс бидэнд баяр хөөр өгөхийн тулд ирсэн. Тэгэхээр бүгдээрээ баяр хөөртэй амьдрал гэж хэлээрэй. Элбэг дэлбэг хангалуун бялгсан. Бид баяр хөөрийн талаар олон удаа сонссон. Эзний баяр хөөр бол миний хүч чадал. Би баяр хөөр алдчихлаа. Илүү их баяр хөөр хэрэгтэй байна. Гэхдээ би өнөөдөр өглөө босоод бидэнд баяр хөөр байгаа гэж хэлсэн. Есүс бидний дотор байгаа учраас түүнд байгаа бүхэн бидэнд байгаа. Сүнсний бүх үр жимс, бүх сайн зүйлс бидний дотор байгаа бөгөөд Есүс бидэнд амар тайвнаа үлдээсэн. Тэгэхээр бидэнд аль хэдийн байгаа зүйлсээ авна гэж байхгүй. Харин байгаа эдгээр зүйлсийг бидэнд ирэхэд саадуулж байгаа ямар зүйлс байгааг бид судлах хэрэгтэй. Бидний олж харахгүй байгаа зүйл нь бидэнд баяр хөөр байгаа бөгөөд Бурхан биднийг баяр хөөртэй амьдралаар амьдраасаа гэж хүсдэг. Баяр хөөртэй амьдралаар. Тэгэхээр ямар нэгэн баяр цэнгүүн, амрал, онцгой өдрүүд байнга болоод байдаггүй. Ихэнх өдрүүд энгийн өдрүүд л байдаг. Даваа мигмар лавг пүрэв баасан тэгээд амралтын өдрүүдэд баярлалаа. Бурхан минь бямб нэм гариг боллоо. Гэхдээ дахиад даваа гариг болно шүү дээ. Бүх хүмүүст ийм л байдаг. Би өдөр болгоноо илүү урт болгохыг маш их хүсдэг. Энийг эхлүүлэх гээд 70 нас хүртлээр хүлээгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Болж өгвөл эртхэн тэр тусмаа одоо эхлүүлэх юм бол өдөр бүрийн амьдралдаа аз жаргал, баяр хөөртэй байх болно. Танд л гэж хэлэхэд таны амьдралын минут өнгөрч байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Үнэхээр гайхалтай. Тийм болохоор цагийг битгий дэмэвэр. Амен. Би цаг хугацааг дэмий өрөхгүй гэж хэлээрэй. Би амьдралдаа баяр хөөртэй баймаар байгаа бол Христэд итгэж өдөр тутмын энгийн амьдралдаа хийж байгаа бүх зүйлдээ баяр хөөртэй байх хэрэгтэй шүү. Та магадгүй за эмэгтэй минь ямар ч хүн хувцас угааж байхдаа баярлахгүй. За минь төгжрөлд баярлахгүй гэж бодож магадгүй. Тэгэхээр үгүй шүү. Та чадна. Бид өчигдөр нууцын суралцсан шүү дээ. Та нар санаж гин үү? Чангаар хэлээрэй. Талархал тийм үү? Талархалтай бай. Талархах зүйлийг байнга олж бай. Тэгснээр таны амьдрал баяр хөөр, аз жаргалаар дүүрэн байх болно. Энэ бол нууц нь. Иохан 16-гийн 24 дээр одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй. Гуйхтун. Баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна. Би та нарыг энд гарч байгаа авах гэдэг үгийн талаар бодож үзээсэй гэж хүсэж байна. Бид ихэнхдээ авахын тулд ямар нэг зүйл хийдэг бөгөөд энэ нь биднийг ажиллаа хийж байхдаа чармааж, унаж босох асуудалтай тулгархыг хэлж байгаа. Авах гэдэг бол ямар нэг зүйл өгч байгаа зүйлийг хүлээж авах юм. Би өнөөдөр нэг зүйлийг танд батлах болно. Бичээс дээр Бурхан бидэнд авахын төлөө байх биш. Харин аль хэдийнэ бид түүнээс бүгдийг авч ирсэн юм. Бид муу нэгний юмыг бус. Харин Бурханы өгч байгааг авдаг байх хэрэгтэй. Муу сүнс, буруутгал, гимнүгэл, хувиа бодох, атаархал зэрэг зүйлсийг өгөхийг хүсдэг. Бид заримдаа Бурханаас зүгээр авах зүйлээ
яаж авахаа мэддэггүй. Яагад гэвэл бид түүний бидэнд өгөх сайн зүйлсийг хүртэх эрхгүй гэж өөрсдийгөө боддог. Амен. Бид энийг хүртэх ёсгүй. Эсвэл Бурхан ийм зүйл надад хийхгүй. Энэ худлаа авах би л биш гэж боддог. Тэгэхээр бүгдээрээ Бурхан үгэндээ хэлснийг ойлгох гэж оролдох биш. Харин шууд итгэх шийдвэрийг гаргацгаая. Та хараагүй төрсөн хүүгийн талаарх түүхийг санаж байгаа баха. Есүс тэрнийг эдгэдэг. Тэгээд фарисеучуд хүүг хараагүй байсан гэдэгт итгэдэггүй. Тэгээд хүүгээс тэр чамайг яаж эдгээсэн бэ? Тэр юу хийсэн бэ? Чи үнэхээр хараагүй байсан юм уу гэж асуудаг. Тэгээд тэд эцэг эхтэр нь очиод тэр үнэхээр хараагүй байсан уу? Яаж ийм зүйл болсон бэ гэхэд эцэг эх нь тэр бидний хүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ яаж ийм болсныг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэд дахиад л хүүгээс асуухад тэр би хараагүй байгаад хараатай болсноо л мэдэж байна гэж хэлсэн. Тэр зүгээр л хүлээж авсан. Бид заримдаа Бурхны хийж байгааг бүгдийг ойлгох гээд байх шаардлагагүй. Зүгээр хүлээж аваад итгэж энэ хүү шиг байхад болно. Тийм үү? Бяцхан хүү? Та хүүхэд болохгүй бол Бурхны хаанчлалд орж чадахгүй шүү дээ. Энэ нь та аврагдахгүй гэсэн үг биш юм. Энэ нь бид Бурхны хаанчлалд орж чадахгүй. Хаанчлалын баяр хөөргийг авч чадахгүй гэдэг нь надад үнэхээр харамсалтай байна. Олон хүн Бурхныг хайрладаг боловч Бурхнаас авах зүйлээ мэдхгүйгээсээ болоод утгагүй амьдралаар амьдардаг. Тэгээд тэд үгэнд яаж итгэхээ мэддэггүй. Та тол бичгээс харах юм бол итгэх гэдэг үг бол хүлээж авах гэсэн утгатай бөгөөд хүлээж авах гэдэг нь итгэх гэсэн үг байна. Бид Бурханд итгэснээр түүний амар тайванд орох бөгөөд Бурхны амар тайвныг хүлээж авна гэсэн үг юм. Бурхны амар тайванд байхаас илүү сайхан зүйл гэж байхгүй шүү дээ. Наад чи хүн энд гарч ирээд байж байгаа нь үнэхээр гайхалтай биш гэж юу? Би хүмүүс миний талаар юу гэж бодож байгаа болоо гэхээс багхан санаа зовхгүй байгаа нь гайхалтай биш гэж юу? Би эхлэхдээ иймэрхүү байгаагүй. Намайг хичээл зааж байхад нэг нь босоод гараад явдаг байсан үе байгаа. Тэр өдөржингөө надад их хэцүү байдаг байсан. Заримдаа хичээлийн үед буруу төсөөлснөөс болоод хэцүү байдалд орж байсан. Нэгэн удаа нэг эмэгтэй миний хичээлийг 5 минут сонсоод босоод явчих нь намайг үнэхээр хэцүү байдалд оруулсан. Түүнээс нь болоод би өдөржин хэцүү байсан. Тэгсэн өөр нэг эмэгтэй над дээр ирээд саяны босч явсан эмэгтэй ажилдаа болохоор явсан юм а. Таны хичээл дуртай учраас 5 минут ч болтгоо сонсохын тулд ирсэн. Та тэр нь тийм чухал учраас л 5 минут ч гэсэн таны үгийг тань, сургаалыг тань сонсоод гарья гэж тэр хэлсэн гэсэн. Тэгэхээр бид сайныг бодохын оронд ямар хурдан сөрөг бодолтой болж байгааг харж байна уу? Та юм төсөөлөх бол мууг төсөөлөхийн оронд сайныг төсөөлж яагаад болохгүй гэж. Тийм үстэй. Бусад хүмүүс таны талаар юу гэж бодож байгаа болоо гэдэгт санаа тавьж амьдралаа сүрүүлэх хэрэг байхгүй шүү дээ. Бусад хүмүүсийн таны талаар бодсон бодол танд ямар ч нөлөө байхгүй. Харин Бурхан юу гэж бодож байгаа нь бол хамаатай. Тиймээс хүмүүс таалагдах гэж биш. Бурхан таалагдах гэж амьдр. Тэгснээр та аз жаргалтай байх болно. Амен. Одоо харин таныг хэр зэрэг хүлээж авдаг хүн болохыг харъя. Би таныг өнөөдөр эндээс гаргахдаа Бурхныг хүлээж авахдаа хүртэх ёстой биш, хүлээж авахдаа сайн болоосой гэж хүсэж байна. Бурхан минь, би хүртэх ёсгүй боловч та сайн учраас таны үгэнд итгэж байна. Тиймээс би хүлээж авах болно гэж хэлээрэй. Би таныг энэ үгийг
өдөр бүр залбиралдаа хэлж байгаасай гэж хүсэж байна. Буруу зүйл хийхээр бид Бурханаас уучлалт хүсдэг шүү дээ. Гэхдээ эзэн минь намайг уучлаарай гэж хэлээд л зогсож болохгүй. Цааш нь үргэлжлүүлээд би уучлалыг яг одоо хүлээж авлаа. Есүсийн нэрээр амен гэж хэлээд Бурханы оршууд хэсэг хугацаанд байж гин нүглээ баруун зүүн тийш айлуулах хол хайж огт санахгүй мартаж түүний уучлал амлалтыг аваарай. Би энийг Есүсийн нэрээр авч байна гэж хэлээрэй. Ийм үйлдэл хийхин тустай гэж бодож байгаа бол үргэлжлүүлээд багахан цаг гаргацгаая тэхүү. Бурхан минь намайг уучлаарай. Бурхан намайг уучлаарай. Та амласан чигээ дахиад намайг уучлаарай. Би дахиж ийм зүйл хийхгүй гэж битгий хэлээрэй. Та дахиад л хийх болно. Би сүрэг баймааргүй байна. Гэхдээ та Бурхан дахиж хийхгүй гэж амлах нь ямар ч хэрэггүй. Яагаад гэвэл та дахиад л хийнэ. Та үнэхээр Бурханд хайртай, зүрхтээ зөвхт бол тэр таныг дахин уучлах болно. Гэхдээ би танаас хүлээж авч байна гэж хэлэхгүй бол тийм ч сайн биш шүү. Тэгэхээр Бурханы нэгүсэл байна уу? Та нэгүслийг хүлээж авсан уу? Амен. Миний бяцхан хүү энэ 12 сард 40 нас хүрнэ. Үнэхээр гайхалтай. Бяцхан хүү минь 40 хүрч байна шүү дээ. Би нэгүслийн тухай ярихын тулд түүний тухай түүх ярьж өгье. Лук 12 дээр дагалдагчид тариан талбай дундуур явж байхдаа өлссөн байсан учраас хагас сайн өдөр боловч тэд үр тариаг түүгээд эдсэн. Тэгтэл фарисеучуд харж байсан. Тэд үргэлжил тэднийг ажиглаж байдаг бөгөөд тэд шашинлаг, хууль дүрм дагагч тэд таныг алдаа гаргавал за гэдэг бөгөөд тэд дагалдагч нарыг харж байгаад та нар яагаад хууль зөрчөөд хагасаа өдөр юм хийж байгаа юм бэ гэсэн. Тэд ийм зүйл хийхээсгүйс. Тэгээд Есүс хуучин гэрээнээс иш татаад та нар левичүүдийн шашны төлөөлөгчдийн талаар уншаагүй мүү? Тэд өлсөд ирэхээрээ сүмд очиод идэх ясгүй боловч талах идэж байсан. Тэд хууль зөрчсөн боловч буруутай зүйл хийгээгүй. Миний хууль дүрм дагдаг толгой хуулийг зөрчсөн мөртлөө яаж гин буруугүй байх вүлээ? Би ер нь ойлгохгүй байна гэдэг. Заримдаа бид хуулийг төгс дагах боловч зөрчих үе байдаг. Бурхан энэ тал дээр надад гайхалтай жишээ өгсөн. Бидний таны баг байхдаа энэ дэлхий дээрх сахилгагүй хүүхдүүдийн нэг байсан бөгөөд би түүн тоглохоос илүү ажиллах хэрэгтэй гэж зааж өгөхийг хүсэж байсан. Түүнд хийх ажлууд жагсаасан байдаг байсан. Нохогоо олох, энийг тэрийг хийх гээд өдөр тутмын ажлууд байсан бөгөөд том ажил биш боловч тэрэнд өдөр тутам хийх хэрэгтэй ажлууд байдаг байсан. Тэр хийсэн ажлаа тэмдэглэдэг байсан бөгөөд олон ажил тэмдэглэх тусам од авдаг. Олон од авах юм бол бэлэг авдаг байсан. Бид нар тэрнийг илүү санаачлагтай байлгахыг хүссэн. Бурхан бидэнтэй иймэрхүү маягаар ажилдгууд нь баярлалаа штэ. Бурханы өмнө тэмдэглэж од авах шаардлага байхгүй. Учир нь та Бурханаас юм авах гэж юм хийдэггүй. Зүгээр л та хүртэх ёсгүй боловч бүгдийг итгэлээр хүлээж авдаг. Тийм шүү. Та өөрийгөө хүртэх ёстой гэж бодсноос хүртэх ёсгүй гэж бодох нь хавьгүй дээр юм шүү. Яагаад гэдгийг мэдхүү. Яагаад гэвэл бардам байхын оронд даруй байж тусламж авах нь дээр юм. Бурхан бардам нэгнийг доош хийж, даруй нэгнийг дээш нь өргөдөг. Бурхан намайг эдгээр ишлэлүүдийг ойлгох гэж хичээж байх үед надад нэг жишээ хэлж өгсөн юм. Тэрээр би чамайг асуудалд орсон үед чинь нэгүслээ өгөхийг хүсдэг. Учир нь чи буруу зүйл хийхээрээ
өөрийгөө илүү золиослдог гэсэн. Би өөрийгөө амьдралаа жаргалтай байх ёсгүй гэж бодож байсан учраас амьдралаа жаргалтай болгохын тулд өөрийгөө золиослдог байсан. Бид өнөөдөр өглөө энэ талаар ярилцсан. Та амьдралдаа жаргалтай байж чадж байгаа биз дээ? Эсвэл та ийм амьдрал хүртэх эрхгүй гэж бодож өөрийгөө асуудалд оруулж байна уу гэж асуухад маш их олон хүмүүс гараа өргөж байсан. Бидэнд ийм асуудал байдаг. Гэхдээ хийнэгэн гаргаж ирж хэлэхгүй л бол бид өөрсдөө ийм асуудалтай байгаагаа мэддэггүй. Амен. Тэгээд Бурхан надад энэ жишээг харуулад Дани хизээ гадаа гарч тоглосон бэ гэж асуусан. Манай хөршийн хүүхэд их дээрлэхүү үргэлж хүүхдийн минь араас хөөж байгаад бөмбөгийн муу усны нөхрөө хийх зэргээр оролддог байсан. Манай гэр урдураал гардаг хаалгатай. Хүүхдүүд гаражны хаалгаар гардаг болохоор манай гаражны хаалга онгорхой байдаг байсан. Тэгээд гараж руу гал тоогоогоор дамжиж гардаг. Хажууд нь гэр бүлийн өрөө байсан. Хэрвээ Дэв гэртээ байгаа бол өвсөө тэгшлээгүй. Эсвэл өөрний ажил гараагүй л бол энэ өрөөнд цуугаад зурагтаар хөл бөмбөг үзэх юм уу? Өөрний зүйл хийгээд байж байдаг байсан. Даниг орж ирэхээс нь эхлээд л мэддэг байсан. Тэр орж ирээд ааваа гээд л орилдог. Тэгээд Дэв бодонгасаа хурдан босоод яасан бэ гэж орилдог байсан. Дани уйлчихсан гомшигноод Дэв хүүрүүгээ хаалга эвдэх нь холгүй гүйж очоод тусалдаг байсан. Бурхан таны уйлж байгааг сонсоод Дэв хүлээж бай. Дани хийх ёстой ажлуудыг хараадахыг гэдэггүй. Би тэрнийг ажлаа хийсэн эсхийг шалгаадахыг бүгдийг тэмдэглэсэн байвал би тэрэнд туслана. Үгүй бол тэр хэцүү байдалд орхон дээ. Тийм шүү. Бид иймэрхүү эцэг их биш бол ямар хүн нь Бурхныг тийм гайхалтай эцэг ихтэй зүйрлээд байдаг байна, тийм үү? Тэр таныг хүүхдээ яаж хайрладгийг мэддэг бөгөөд таныг энээс ч илүүгээр хайрладаг. Тиймээс та түүнээс хэцүү үедээ тусламжгүй уйлан орилох үед тэр тань дээр ирээд туслах болно. Бурхан бидний алдаа, буруу зүйлд уурлаж дургуйцахгүй, харин хайрлахын тулд бидэнтэй хамт байдаг юм шүү. Тийм шүү. Бурханд алдрыг өргөе. Миний өнөөдрийн хэлэх гээд байгаа зүйл бол Бурхантай харилцах харилцаанд хэтэрхий битгий нэх хурвэ. Та энийг эртээ ойлгох тусам би таныг илүү хурд явуулах болно. Бурхантай харилцах харилцаанд хит нэх хур байхынхаа оронд тайван чөлөөтэй байж баяр жаргалтайгаар түүнтэй харилцаж суралцах хэрэгтэй. Бид Бурханы оршихуйг хүсдэг. Харин Библиэлд биднийг Бурханаас эмээх айдастай бай гэдэг бөгөөд энэ нь түүнээс айгсан үг биш юм. Түүнд гомдлохгүйгээр ямар ч юмыг хийдэг вэ гэж байгаа юм. Бид өдөржин Бурхантай хамт байж түүнтэй хамт алхаж байхдаа түүний амлалт үнэн бөгөөд бидэнтэй үргэлж хамт байдаг учраас хийж байгаа зүйлээ ажил гэж харахаас илүүтэйгээр баяр хөөртэйгээр хийх юм бол өөр жимсэн сайн байж ажил тань бүтэмжтэй зөвөр амьдрах болно шүү дээ. Та нарт энэ тал дээр асуудал байхгүй хаа гэж бодож байна. Энэ тал дээр асуудалтай хүн байхгүй бах, тийм үү? Би зүгээр л хайраа амьсгалаа дэмий өрөөд байгаа юм биш үү? Таныг ойлгосоо гэж хүсэж байгаа зүйл бол таныг муу байдалд байхад тань Бурхан хэдэн од авсан байна гэж харж байгаад туслах үгүйгээ шийддэг тийм Бурхан биш юм.
Яаков дээр хэн нэгэн мэрэгэн ухаанаар дутагдж байгаа бол Бурханаасгүй тэр хизээч ялгаж үзэхгүй. Хэрэгтэй хүнд нь өгөх болно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол та асуудалд орсон байгаа бол Бурхан дээр уйлаад ирвэл та сайн байгаагүй ч гэсэн тэр танд мэрэгэн ухааныг өгч асуудлаас тань гаргана. Тэр энийг хийж байгаадаа дургуцахгүй. Тийм шүү. Бурхан миний амьдралын бүх зүйлийг хийдэг учраас түүнтэй байхдаа тааламжтай байх хэрэгтэй бөгөөд хэн нэгэнтэй хамт байхдаа айгаад надад уурлах болов гэсэн сэтгэлтэй байвал хамт байхад хэцүү байх болно. Би Бурхантай хамт байхдаа тухтай байдаг. Би түүнтэй хамт байхдаа Бурхан минь та бол агуу нэгэн танд хайртай гэж хэлээд гэрийн тухтай хувц цуглаашаа өмсөөд дуртай тухтай санал дээр ил галын өмнө хөлөө хүчит сууж байгаа юм шиг байхыг хүсдэг. Би олон жил Бурхан надад уурлж байгаа гэсэн сэтгэлтэйгээр амьдарч байсан. Яг юунд ууртай байгааг нь ч мэддэггүй байсан. Би гим нүгэлтэй учраас өөрийгөө буруу нүгэлтэн гэсэн сэтгэлтэй байдаг байсан. Бүр гим нүгэлтэй гэсэн мэдрэмж төрөхгүй байвал энэ ч бас буруу зүйл гэсэн сэтгэхүйтэй байсан. Өнөөдөртөө гэртээ харих хүн байна уу? Бурхан худлаа хэлдэг хүн шиг биш бөгөөд тэрээр Библиэлд түүний нэгүсэл өдөр бүр байдгаа гэж хэлдэг. Тэр биднэрт арай болгон шинээр өгдөг. Учир нь бид урд өдрийнхөө нэгүслийг хэрэгжилж гисэн байдаг байх нь шүү дээ. Та нар Бурханы өчигдөр өгсөн нэгүслийг хэрэглээ дуусчихсан учраас өнөөдөр бас хэрэгтэй. Тийм хүн байна уу? Та нэг зүйл сонсмоор байна уу? Та өөрийнхөө буруу хийсэн зүйлийг мэддэг гэж бодож байгаа. Бид олон буруу зүйл хийдэг боловч хийж байгаа буруу зүйлийнхээ хагасыг ч мэддэггүй. Бурханы ариун байдлыг хэн хэмжиж чадах вэ? Хэн ч чадахгүй. Библиэлд та Христийг хүлээж авснаар гэдэг. Бүгдээрээ хүлээж авах гэж хэлээрэй. Та Христийг хүлээж авсан бол хүлээж авсан амьдралаар амьдрах хэрэгтэй. Христийг хүлээж авсан амьдрал гэж ямар байхыг хэлж байна вэ? Өөрийнхөө амьдрахаа болно гэсэн үг юм. Та өөрийнхөө хийдгээ болж, сайн байх гэж өөрийн чадвараар явхаа болж, өөрийн зүтгэлээрээ ажиллаа хийхээ болохыг хэлж байгаа юм. Таны хийх зүйл бол Бурхан минь би энд байна. Миний амьдрал замбраагүй байна. Та хүсвэл намайг аваарай. Би өөрийгөө танд өргөж байна. Амен гэж хэлээрэй. Таны хийх зүйл бол Есүсийг хүлээж авах юм. Есүсийг. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Бидний амьдрал хаашаа явах хэрэгтэй болж байна? Яг энэ мөчөд ч Христэд амьдралаа өгөөгүй хүн байж болох юм. Тэгэхээр би энэ мөчийг дими алгасмааргүй байна. Энд тослохоо байгаа учраас та нарын дунд Христэд амьдралаа өгөөгүй хүн байна уу гэж асуумаар байна. Та яг энэ мөчөд өөрийгөө түүнд өгөх боломж гарч байна. Би таны төлөө залбирмаар байна. Хүн бүр энийг надтай хамт хэлээрэй. Бурхан аав минь, би танд хайртай. Та миний хийсэн гэмнүглийг уучлаарай. Би таньгүйгээр ямар ч зүйл хиймээргүй. Би амьдралаа танд өргөж байна. Харин одоо бүгдийг түүнд өгөөрэй. Би танд бүгдийг өгч байна. Та намайг байгаагаар минь хүлээж аваарай. Би Есүсийг хүлээж авч байна. Одоо дотроо бодоорой. Би Есүсийг хүлээн авч байна. Танд байгаа бүгдийг хүлээн авч байна. Надад байгаа болон байхгүй бүх зүйл танд өргөж байна.
Та надад тусалж өөрийнхөө хүссэн хүн болгоорой. Би аврагдсан гэдэгтээ итгэж байна. Би дахин төрсөн, уучлагдсан. Би мөнхийн улсад очих замдаа явж байна. Би явах замдаа жаргалтай байх болно. Бүгдээрээ Бурхан талархал өргөцгөөе. Халелуя! Бид өөрсөддөө байхгүй зүйлийг өгнө гэж байхгүй. Тиймээс бид Бурханы өршөөл болон уучлалыг хүлээж авахд суралцах хэрэгтэй. Бид бусад хүмүүст хэрэгтэй үед өгдөг байх хэрэгтэй. Сайн хүлээж авч чадаж байгаа хүн сайн өгч чаддаг бөгөөд тэгснээр бидний өдөр тутмын амьдрал аз жаргал баяр хөөрөөр дүүрэн байх болно.